За одоо зан сургалтын систем, мөдөл системийн тухай үзье. 14-р лекцийн 1-р хэсэг. Зан сургалтын системийн тухай энд гарч байна. Зан сургалтын систем гэдэг нь тухайн байгууллага явуулах гэж төлөвлөж байгаа болно. Явуулж байгаа бүхий сургалтын арга хэмжээг зохион байгуулах, явуулах учирт зориулагдсан мэдээллийн системийг хэлнэ гэж. За орчин үеийн зан сургалтын систем нь сургалтын төвлөрсөн автомат удирдлага, суралцагч нарт зориулсан сургалтын контентийг түргэн бөгөөд үр нөлөөтэй байрлуулах боломж, байгууллагад явуулж байгаа бүхий сургалтын арга хэмжээ зохион байгуулалт, хэрэгжүүлэлт удирдлагын түвшинд нэг сөрөг платформтой болох боломж, зан сургалтын технологийн оронд орчин үеийн стандартыг нэвтрүүлж дэмжих боломж, сургалтын агуулганд персонализац хийх, сургалтын агуулгыг олон удаа ашиглах боломжуудыг олгодог юм байна. За энэ зан сургалтын системийг ашиглах зорилго гэсэн хэсэг байна. За энд үзүүлсэн зүйлүүдээр зорилгоор ашигладаг юм байна. Орчин үеийн зан сургалтын системийн бүхий л үйл ажиллагаа 3 үндсэн хэсэгт хуваагдаж болно. Эхнийх нь болохоор сургалтын удирдлагын блок, менежментийн блок. Хоёрдугаарт нь болохоор сургалтын процессыг сургалтанд оролцож байгаа хүмүүсийн харилцан ажиллагаа хангах блок. За гуравдугаарт нь болохоор сургалтын контентийг боловсруулах блок гэсэн 3 үндсэн блоктой юм байна. За энэ нэг сургалтын удирдлагын блокын тухай түүний функционал боломжуудыг энд бичсэн байна. За энд сургалтанд оролцож байгаа оролцогчдын харилцан ажиллагааг interactivity гэж англиар яриад байдаг. Тэр ажиллагааг хангах блокийн хүрээнд зан сургалтын систем нь ийм боломжуудыг хангаж өгдөг юм байна. За зан сургалтын систем өөр системтэй яаж хамтарч ажилладаг вэ гэсэн хэсэг байна. Интеграцлагдах гэсэн. Зан сургалтын системийн хүрээнд дараах мэдээллийн системүүдийг нийлмэл болгох нь зүйтэй байдаг гэж. Хувийн нэг удирдах систем, хувийн нэг үнэлгээний систем, мэдлэгийг удирдах систем, авьяас чадварыг удирдах систем гэдгээр болно. За зан сургалтын системийн зохион байгуулалт бүтэц архитектурын тухай энд бичсэн байна. Зан сургалтын систем нь янз бүрийн бүтцтэй байж болно. Ихэнх тохиолдолд зан сургалтын систем веб хэрэглээ юм уу, веб хавсралт байдлаар байдаг гэж. Бас энэ SaaS буюу software as service гэсэн зарчмаар ажилладаг юм байна. Зан сургалтын системийн хэрэглэгчдийг техникийн төлөвлөгөөр яаж дэмждэг тухайд гарч ирж байна. За зан сургалтын системийн ашиглалт үр дүнтэй байхын тулд энэ дэмжлэг үзүүлэх албаны зохион байгуулалт шаарддаг юм байна. Зан сургалтын хүрээнд стандартд зохицох байдал. За олон улсын стандарт өнөөдөр маш түгээмэл хэрэглэгддэг стандарт бол энэ SCORM гэж стандарт байна. За захин сургалтын зах зээлийн байдлыг энд нэг 12-11 оны байдлаар 12 оны байдлаар ч юм уу харуулсан байна. Маш өсөнгөө хөгжиж байгаа байдлыг харуулсан байна.
За зайн сургалтын системийн үнэртэх нь ямар байх вэ гэж их хүмүүс асуудаг. Авах төлөвлөгөө зайн сургалтын систем гэж байна. Мөдлөгийн систем. Тэгээд захин сургалтын бүтээгдэхүүн ялангуяа зайн сургалтын програм боловсруулагч нар энэ өөрсдийнхөө хийсэн боловсруулсан сайжруулсан бүтээгдэхүүнийхээ үнэртгийг зарлаад байдаггүй. За зайн сургалтын системийн хөгжлийн хамтлагын тухай энд гарч байна. Зайн сургалтын системийн хөгжлийн ерөнхий чиг хандлага дараах зүйлүүдийг хамруулж үзэж болох юм байна. За үүнд веб 2 технологийн элементүүдийг зайн сургалтын системд төлөвлөгөө оруулах, мэдлэг чадвар дадлыг удирдах хэрэгслийг илүү сайн хөгжүүлэх, сургалтын контентын персонализац хөгжүүлэх, software as service зарчмаар ажилладаг зайн сургалтын системийн хөгжил гэр болно гэж. Харин сургалтын контент боловсруулах асуудал одоо шийдвэрлэх асуудлын нэг болоод байгаа. За Америкийн нэгдсэн улсын захин сургалтын талаар энд бас тоо мэдээ олсон байна. За ингээд зайн сургалтын системийн талаар товчхондоо ингээд энэ хэсгийг дуусгая.